За сайн байцгаана уу? Уурхайн тээвэр хичээлийн бие даалтын ажлын 1-р хэсэг болох замын схем хэлбэрчлэх ажлын зааварчилгааг эхлүүлье. За тэгэхээр ер нь замын схем хэлбэрчлэх гэдэг маань ямар зорилготой вэ гэхээр уурхайн зам хэд хэдэн замын төрлүүдтэй байгаа. За тэр угд одоо замын төрлүүд маань хэд хэдэн одоо нэлээд олон хэсгүүдээс бүрдэж байгаа гэсэн. За энэ тухай бол лекцийн хичээл дээр нэлээд өргөн тайлбарласан байгаа. За тэгэхээр энэ одоо маш олон нийлмэл ийм хэсгүүдээс бүрдэж байгаа зүйлийг нэг ийм болгож түүнийг төлөөлж чадхууц замын одоо нэг төрөл болгож нэгтгэх нь энэ замын схем хэлбэрчлэх ажлын гол зорилго юм байна. За ингэж хэлбэрчилснараа яадаг вэ гэхээр уурхайн автозамын одоо бусад дараагийн бүлгүүд болох хөдөлгөөний хурд, хугацаа тодорхойлох, эсвэл замын нөхцөл шалгах гэх мэтчлэн одоо ажлууд дээр илүү одоо хялбар болдог. Тооцооны давтагдлыг бууруулгаа гэсэн үг байна. За тэгэхээр замын схем хэлбэрчлэх үндсэн одоо 4 үндсэн томьёог бол ашигладаг. За дэлгэцэн дээр бол нэг болон 2 дугаар томьёо харагдаж байна. За замын жигнэсэн дундаж уртыг тодорхойлох нэг гэсэн томьёог бүгдээрээ харъя. За тэгэхээр уг томьёон дээр байгаа LI гэж тэмдэглэжсэн байгаа. I одоо эндгээс бол тухайн төрөл замын одоо төрлийг илэрхийлнэ. Тухайлх юм бол замын гадаргуугийн зам, траншаан зам, мөргөцгийн зам, бөөнхрийн зам, овоолгын зам гэдэг одоо тэмдэглэгийг бол I гэдэг үсгийн оронд бол бичигднэ гэсэн үг байна. За тэгвэл жижиг I LIG гэсэн байгаа бол И төрлийн замын буюу одоо тухайн мөргөцгийн, траншаан, гадаргуугийн гэх мэтчлэн замын G-р хэсгийн урт яг тухайн хэсгийн замын урт гэсэн үг байна. За тэгэхээр 1-2 мөргөцгийн замын 1-2 дугаар хэсгийн урт, мөргөцгийн замын 5-6 дугаар хэсгийн замын урт ч гэдэг юм уу. Энэ бол энэ тэмдэглэгэнд оронд бичигднэ гэсэн үг байна. За тэгвэл том QIG гэдэг тэмдэглэгээр бол юу орж байгаа вэ гэхээр I төрлийн замын G-р хэсгийн урс өнгөрч байгаа ачааны хэмжээ. Тухайлах юм бол мөргөцгийн замын 1-2 дугаар хэсгээр урс өнгөрөх ачааны хэмжээ гэх мэтчлэн. За эдгээр нийлбэр байх нэ. За тэгвэл хуваарьт бол Q уурхай байна. За тэгэхээр энэ бол тухайн таны төсөлд өгөгдсөн уурхайн жилийн хүчин чадлын хэмжээ бичигднэ гэсэн үг байна. За тэгвэл дараагийн томьёо болох 1-2 дугаар томьёог бүгд харъя. Энд бол замын жигнэсэн дундаж налог болдог томьёо байна. За ер нь бол замын налог бол хуваар болон промиллоор илэрхийлж болдог. За энэ томьёогоор олцсон хариу маань бол промил гэсэн нэгжтэй байна гэсэн үг байна. За тэгвэл II буюу I төрлийн замын налуугийн жигнэсэн дундаж налуу болох нь за LI гэдэг маань бол хуваарьт байна. Энэ бол I төрлийн замын жигнэсэн дундаж урт байх юм. За хүртүрт байгаа жижиг LIG бол өмнөх томьёотой адилхан I төрлийн замын G-р хэсгийн урт. За IG бол G-р хэсгийн замын налуу байна гэсэн үг. Тэгэхээр ер нь налуу бол уурхайн замн дээр хөвчлэн траншаан зам дээр хамгийн түгээмэл тохиолддог. Уурхайн одоо замууд дээр хамгийн өндөр байдаг хэсэг бол траншаан зам дээр гэж үзсэн байна. Тэгэхээр бид хэд ч гэсэн бие даалтын ажиллаа хийхдээ траншаан зам дээр уг налууг бол тооцоолж өгнө гэсэн үг байна. За дараагийн томьёо буюу 1-3 дугаар томьёо бүгд харъя. Морильцийн радиусыг эквивалент налуу руу шилжүүлж байна. За тэгэхээр дельта I-ээр буюу морильцийн радиусыг налууд шилжүүлж байгаа. Энэний хариу мөн ялгаагүй промиллоор гарах ёстой. За ингээд уурхайн зам дээр бол ерөнхийдөө замын морильттай хэсэг маань бол морильцийн радиус 200-аас хэтэрдэггүй. За 200-аас хэрв хэтэрсэн одоо морильцийн радиустай байгаа бол түүнийг бол морильттай зам гэж үзэхгүй гэсэн үг байна. За ингээд морильцийн радиусыг R гэсэн тэмдэглэгээр тэмдэглэжсэн байгаа. Тэгэхээр энд бид бол бие даалтын өгөгдлийн морильцийн радиусын утгын хязгаарт авсан утгуудаа бол энд тавьж бодно гэсэн үг байна. За мөн түнчлэн хідэн одоо төрлийн зам дээр морильцийн радиус байна. Тэр болгон дээрээ энэ 1-3 гэсэн томьёогоор бол тооцоод автагдана. За ингээд хамгийн сүүлийн томьёо буюу 1-4 дэх томьёо бол уурхайн нийт замын уртыг олж байгаа юм. Уурхайн нийт замын уртыг 1-1 гэсэн томьёогоор олсон мөргөцгийн, траншаан, гадаргуугийн, овоолгын гэх мэтчлэн замын төрөл болгон дээр бодож гаргасан дундаж уртуудаа бодно. За ингээд энд бол ерөнхийдөө уурхайн замын уртын хэмжээ километрээр гарах ёстой. За тэгвэл бүгдөө жишээг харъя.
За жишээн дээр уурхайн дэвсгэр зураг өгсөн байна. Уурхайн дэвсгэр зураг дээр яаж байгаа вэ гэхээр дээрээс харсан план зураг байна. Үүнийг бол бид дагуу хотол болгон шилжүүлж байна. Тэгэхээр 2 мөрөгцгөөс олборлолт буюу тээвэрлэлж явагдаж байна. За 1-ээс 2, 3-аас 4, 4-өөс 5, 5-аас 6 бол мөрөгцгийн зам, 2-оос 5, 6-аас 7 бол траншан зам, 7-аас 8-ыг бол гадаргуун зам гэж бол харж болохоор байна. Бидний тооцоон дээр бол дандаа дагуу хотол өгөгдчихсэн байгаа. Тэгэхээр бид дагуу хотол дээрээ тэмдэглэгээнүүдийг хийж авна гэсэн байна. За 2 дугаар ус нэгтийг бүгд харъя. Тэгэхээр энэ 2 дугаар ус нэгтийг бүгд өөр өөрийн гэсэн дагуу хотол дээрээ одоо тэмдэглэх ёстой. Тэгэхээр энд бол тухайн бидний жишээн дээр өгөгдсөн байгаагаар энэ ус нэгтээ бүүлсэн байна. 1-ээс 2, 3-аас 4, 4-өөс 5, 5-аас 6 бол мөрөгцгийн зам. За 7-аас 8 бол гадаргуун зам гэх мэтчлэн. За уртын хэмжээсийг бол өгөгдөлт өгсөн хязгаартай. За налууг бол траншан зам дээр, мөрөлц радиусыг мөрөгцгүүлэн гадаргуун зам дээр бичсэн байна. За ингээд уурхайн хүчин чадал 12 сая тонн байсан. Тэгвэл одоо бидэд 2 мөрөгцөгтэй учраас 12 сая тонн 5 болон 7 гэж 2 одоо ангилсан гэсэн үг. Тэгэхээр танд хэдэн мөрөгцөг байгаа юм, хэдэн доогол мөрөгцгөөс олборлож явуулах байгаа гэдгээс хамааруулаад өөрийнхөө уурхайн хүчин чадлаа бол ингээд хувааж өгнө гэсэн үг байна. За замын жинсэн дундаж уртыг нэг томьёог ашиглан 2 дугаар ус нэгтэнд байгаа өгдлүүдэд ашиглаж орлуулга хийж бодсон байна. Ингээд бол мөрөгцгийн замын жинсэн дундаж урт бол 043 км, траншан замынх 016 км, гадаргуун замынх бол 031 км гарсан гэсэн үг байна. Энэ бол 1 гэсэн томьёог ашигласан байх нь шүү дээ. За ингээд замын жинсэн дундаж налуу 1-2 гэсэн томьёогоор тодорхойлсон байна. За траншан зам дээр налуу байсан учраас за үүнийг орлуулж бодсон. Энэ нь бол 55.4 промилийн налуутай юм байна гэж гарсан байна. За мөрөлцийн радиусыг эквивалент налуу шилжүүлсэн 1-3 гэсэн томьёог бодсон байна. Тэгэхээр мөрөлттэй зам болгон дээр бодсон. За ингээд эдгээрийг бол мөрөгцгийн зам болон гадаргуун замуудаар одоо яг нь дундаж математик дундаж гаргана гэсэн үг байна. За ингээд би даалтын ажлын хамгийн сүүлд бол бид нар замын хялбарчилсан схемийг заавал зурна. За энэ замын хялбарчилсан схем дээр өмнө нь одоо 1, 2, 3 гэсэн томьёонуудаа бодсон бодолтын үр дүн тавих ёстой. За ингээд хамгийн эцэст нь 1-4 гэсэн томьёогоор уурхайн нийт замын уртыг бол олж байна. Тэгэхээр энд бол эдгээрийн нийлбэр бол 0.9 км бол замын урттай юм байна гэж тооцоолоод энэ бие даалтын ажил маань дуусах юм аа. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье.